За сайн байцгаана уу? Итгэл нэгт таахтүсээ тэгээд бүдэнд эзний өдрийн мэнд төргий. Өнөөдөр бүгдээрээ хар нүх гэдэг сэдвээр Иесус Христийн сургаалыг сонсох болно. Тэгээд би постэр дээр болохоор хамгийн ухаантай хүний хамгийн агуу тэнэглэл гэдэг жижигхэн юм үг бичсэн байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хар нүхний тухай сонсох нэ. За тэгээд эхлээд бид нар сансарт байдаг жинхэнэ хар нүхний тухай товчхон мэдээлэл авъя гэж бодож байна. Тэгээд жинхэнэ энэ огторгууд байдаг хар нүх гэж нэрлэгдсэн Бурхны бүтээл бол хүн төрлөختөн маш олон зүйлийг нээж илрүүлж амжаагүй байгаа. Дээрээс нь энэ хар нүх ойр хавьтай байгаа бүх зүйлийг өндөр хурдтайгаар татан оруулж сордог тийм гайхалтай биет байгаа. Тэгээд энэ биет болохоор энэ хар нүхлүү гэрэл хүртэл ороод тэгээд буцаж гарч ирдэг. Тийш орсон юу хизээч буцаж гарч ирдэг. Ингээд маш хүчрхэг тийм сансрын биетэй гэж. Тэгэд энэ хар нүх нь болохоор байгаа гэдгийг хүмүүст ихтэй баталсан саяхан гэрэл зураг авсан байж байгаа. Дээрээс нь эргэлдэг спираль бүтцтэй окторгүй галактик болгоны голд нэг том хар нүх байгаа гэдэг юм. Сая том нээлтүүд болсон байж байна. Гэтэ өнөөдөр бид нар энэ хар нүхний тухай ярихгүй. Тэгэд энэ хар нүхийг бид нар ярихаар бидний сэтгэл зүхэнд бас нэг ойролцоо нэг зүйл байгаа гэдгийг бид нар би бол агуу тэгж боддог. Яг тэгвэл бидний зөв сэтгэл бас нэг хар нүх байждаг. Яг л энэ хар нүх шиг. Ингээд ерөөсө дуустдаггүй бидний зөв сэтгэлд ийм хоосон, тийм ганцаардсан тийм мэдрэмжийг өгдөг хар нүх байждаг. Тэгээд энэ хар нүхлөө бид нар 9 шидийн гоё сайхан таашаалыг оруулсан ч эсвэл ямар ч гэрэл гээгээтэй сайхан гоё мэдрэмжийг өгсөн ч юу ч болоогүй юм шиг тэрийг бүгдийг хогсорчоод гүн хар ингээд байж идэг. Тийм хар нүхний тухай өнөөдөр бүгдээрээ ярилцах гад байж гинэ гэсэн. Бидэрт яадаг вэ гэхээр энэ дэлхийд бид нар яагаад ирсэн юм бэ? Бидний зорилго юу юм бэ? Би хэн юм бэ гэдэг асуултыг үргэлж өөрөөсөө асууж ирдэг. Магадгүй зарим маш олон хүн энэ асуултыг хүн хөтлөө тавьсаар байгаад асуултын хариултыг олохгүй тэгээд тэр жигтэй үхэл гэдэг нэгдэхгүй үхэл гэдэг үл мэдэгдэх хаалгыг нээгээд орж байгаа хүмүүс байж. Тэр заримдаа бид нар боддог ингэчүүл бидний дотор тэр хоосон орон зай байхгүй болох юм байна гэж боддог. Заримдаа бид нар тийм хоосон орон зайгаа нөхөх тийм зүйлийг бодохдоо мөнгө гэж боддог. За мөнгө л сайн олъё. Мөнгөний араас үхэн хатан явдаг, маш сайн явдаг, мөнгө олдог. Гэтэл өнөөдөр дэлхий дээр хэдэн тэрлион, хэдэн тэрбум мөнгөтэй хүмүүс маш олон баян хүмүүс өөрийнхөө амьдралыг өөрийн гараараа дуусгаж идэг. Тэр хүмүүсийн зүг сэтгэлд байгаа тэр хоосон орон зайг мөнгө дүүрэхгүй байна гэсэн. Тэнгууд зарим хүмүүс болохоор за тэгвэл энэ биш магадгүй гэд янз янзын донтолтууд хэрэгжилж эхэлдэг. Арх уудаг, тамхи татдаг, мансуурдаг, аль сүлдээ зах замбраагүй бэлгийн харилцаанд ордог. Тэгээд тэр үедээ тэр хоосон санагдаад байгаа өөрт нь нэг дүүргэмээ санагдаад байгаа тэр хар нүх шиг тэр мэдрэмж нь дүүрж байгаа юм шиг санагддаг. Тэгээд өглөө босоод ирэхэд гүн хар юу ч хийгээгүй юм шиг тасгаар ингээд тэр мэдрэмж нь байж л байдаг. Тэр ийм хоосон орон зай хүний зүг сэтгэл дотор байж идэм гэдгийг өнөөдөр ярих гэдэг. Тэр хоосон орон зай үнэхээр дүүрдэг маш хэцүү байдаг. Тэгээ бид нар бас боддог. За тэгвэл бид нар жоохон байгаа юм байна. Том бодвол өөр болчих واخ. Сугуулаа төгсчүүл өөрчлөгдөж واخ. Ажилд орчвол өөрчлөгдөж واخ тий. Эсвэл өгдөг чинь эхний хөтөө юм эсвэл нөхөртөө очивол зүгээр болох واخ. Энэ хоосон мэдрэмж маань арилах واخ. Хүүхэдтэй болчвол эсвэл ач гучаа үзвэл энэ хоосон орон зай дүүрэх баха гэж бид бод. Гэтэл яг үндэ тэгдэг. Гэтэл яг үндэ энэ бүх зүйл болсон ч гэсэн бидний зүг сэтгэлд нөгөө хоосон орон зай байж л байдаг. Бидэрт ганцаардлыг өгдөг те ингээд яаж гарахаа мэдэхгүй бүгд дандаа л юмнаас дутаад байгаа юм шиг мэдрэмж өгдөг тэр хоосон орон зай бидэрт байж л байдаг. Тэгээ явандаа бид нар яадаг вэ гэхээр өөрийгөө хуурж эхэлдэг. Үгүй ээ. Би юм асуулт бодохгүй те амьдралын утга учирын талаар бодохгүй гэж. Тэгээ ийм хүн бодох гэдэг. Үгүй би бодохгүй гэдэг. Би хийм бэ гэж асуухаас айж эхэлдэг. Тийм учраас
Амиа хорлолтын 50-аас илүү хувийн өсвөр залуучууд эзлээд байгаа гол шалтгаан юм. Өсвөр залуучууд энэ асуултыг зоригтойгоо тавьж чаддаг. Миний дотор байгаа энэ хоосон орон зайг юу дүүргэдэм бэ гэж зоригтой асуултыг тавьж чаддаг хүмүүс бол өсвөр залуучууд. Би хин юм бэ? Энэ амьдралын утга учир юу юм бэ? Би яах гэж ирсэн юм бэ гэдэг зоригтой тавьж чаддаг залуучууд бол энэ хүмүүс байж байгаа. Хүмүүс бол энэ залуучууд байж байгаа. Тэм учраас өсвөр залуучуудын амиа хорлолт ийм их байдаг гэсэн. За тэгээд бидний дотор ийм асуулт төрдөг. Энэ хоосон мэдрэмжийг юу дүүргэх юм бэ? Яаж дүүргэх юм бэ? Хизээ дүүргэх юм бэ? Яавал дүүргэх юм бэ? Ийм бодол мэдрэмж бидний дотор өгүүлцдэг. За тэгэхээр энэ бүх асуултыг өөртөө тавиад туршиж үзсэн нэгэн Библийн баатрын тухай өнөөдөр бүгдээрээ ярилцсан. За тэр бол Израилийн 2 дахь хаан Соломон гэж хүн баг. За Соломон хааны тухай бүгдээрээ сонсцгоо. Тэгээ Соломон хаан болохоор Библиэлд 3 ном бичсэн байж байгаа. Тэгээ тэрний 2 нь нэг нь болохоор Соломон хаан бурхантай ойрхон байх үедээ бичсэн. Энийг сургаалт өгсөн гэж байгаа. Нөгөөт нь болохоор бурхнаас холдох үеийнхээ амьдралын намтрыг бичсэн ном байж байгаа. Тэр бол номлогчийн үгс. Тэгээ өнөөдөр бүгдээрээ номлогчийн үгс номноос энэ зарчмуудыг олж харах болно гэсэн. Энэ харанхуй нөхийг яаж бүглэх юм бэ? Бүгэлж болд юм үгүй мүү гэдэг бүгдээрээ. Соломон хаан өөрийнхөө өөрт байгаа зүйлсүүдийг ингэж хэлсэн байна. Бүгдээрээ уншицгаая те. Номлогчийн үгс номын 2 дугаар бүлгийн 4-9. Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж, бас усан үзмийн цэцэрлэг байгуулав. Би өөртөө цэцэрлэг бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модыг суулгалаа. Урган төлдөж байгаа ойгоо услахаар өөртөө зориулан усан сан байгууллаа. Би эрэгтэй эмэгтэй боолуудыг худалдан авсны сацуу ууган боолуудч бас надад бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв. Би бас хаад болон нутгуудаас өөртөө алт мөнгө хийгээд эрдэнсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй эмэгтэй дуучидтай ба хүний хөвгүүдийн зугаа болох олон юмс надад байв. Ингэж надаас өмнө Иерусалимд байгстаас би хол дойж үлэмж баян болсон төдийгүй мэрэгэн ухаанч надад байлаа гэсэн. Тэгэхээр Соломон хаан маш их эд баялаг мөнгөтэй хүн байсан. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар Соломон хаан одоогийн Европын холбооны нийт эдийн засагта дүүцгүүцэх эд хөрөнгөтэй байсан гэж ярьж байгаа. Юу вэ те? Тэгээд одоо ч гэсэн Соломоны эрдэнсийг хайж байгаа археологчид, судлаачид байж байгаа. Одоо ч гэсэн Соломоны эрдэнсийг хайдаг янз янзын кино зохиолол бүтээл номнууд гарч байгаа гэсэн. Дээрээс нь Соломон хаан мянган их нэртэй байсан. Мянга гэдэг чи юу гэсэн юм бэ? Нэр мэрийн одоо яаж цэжилдэг байсан юм бүүм. Зөвхөн Соломон хаан зөвхөн эхнэрүүдээ цуглуулах тэр одоо цуглалт мега чорч болох байсан баг. Тэгээ Соломон хаан өөртөө зөвлөл бүр өөрийн хувийн ойтой тий Соломон гэдэг ойтой. Тэр ойтой хүссэн зоргоороо зэрэгэлдээ угдгүй жимсний моднуудыг ургуулад ингээд алин банан хоёрыг хамттан аваад баг иддэг тийм байсан. Өөртөө зөвлөл цэцэрлэгт хүрээлэн барьсан. Тэгээ тэрийг усахын тулд өөртөө зөвлөж хиймэл нуур барьсан. Өөртөө зөвлөж хамтлагуудыг бэлддэг байсан. Зөвхөн Соломонд дуулж өгдөг хамтлагууд гэдэг тий. За явдаг чинь. Соломон хаанд маш их мал сүрэг байсан. За Монголдоо дүүцэхгүй байх. Гэтэ ойрхон орнуудтай байгаагүй их мал сүргийг Соломон хариуцж байсан. Хүссэн одоо малаа гаргаад идэхэд халамжгүй ууж болно гэсэн тий. Гэхдээ Соломон хаан нэг үг хэлж байгаа. Бид нар за ийм юмтай болчвол миний амьдрал дүүрэх баха гэж хэлж байгаа бүх зүйл одоо Соломон хаанд байна гэсэн. За би нэг тэгчүүлэл би жаргах байх та. За ингэчүүлэл миний дотор байгаа тэр хоосон орон зай тэр хар нүх дүүрэх байх та гэж боддог бүх зүйлийг Соломон хаан эдэлж хэрглэж амталж ууж барьж бүтээж ийсэн гэсэн. Тэгээ Соломон хаан энэ амьдралаа дүгнээд ингэж хэлсэн. Номлогчийн үгс намын 1-р бүлгийн 2 дугаар ишлэлдэр Соломон хаан ингэж хэлсэн. Хоосноос хоосон агаад хоосны хоосон гэдэг алдартай үг хэлсэн. Бидний за энтэй л олчвол би жаргах байхтаа гэсэн бүх зүйлийг амсаж эдэлж үзсэн Соломон хаан энэ бүгдийг амсаж эдэлж үзчихэд хэлэхдээ ингэж хэлж байгаа. Гэхдээ тэр бүхэн чи хоосон байна. Тэр бүхэн энэ нөгөө миний дотор байгаа энэ хар нүхийг тэр бүхэн дүүргэж чадахгүй байна гэж Соломон хаан хэлж байгаа. Яг одоо энэ лайвыг үзэж байгаа танд бас хизээ нэгэн цагт ийм асуулт төрж исэн байх. Миний дотор ийм хоосон орон зай байна. Би югаач дүүргэж чадахгүй байна. Эсвэл яг одоо та үзэж байхдаа танд ийм асуулт байгаа байх.
Би хоосроод байна. Миний дотор хоосон орон зай байна. Утгагүй санагдаад байна. Та магадгүй цөхөрж ядарсан баг. Тэгээд ингээл бүх юм зуусаа гэж би энд яах гэж ирсэн бэ гэж өөрөөсөө асууж. Тэгээ магадгүй та энэ номлыг сонсож байхдаа бас тэгж бодож байгаа хэрэг. За өнөөдөр тэр одоо хар нүхлүү юу хийвэл дүүрдэг юм бэ гэдгийг мэдэж авах наа. За юу юм бол гэж бас бодож иж байна. За тэгвэл би танд хэлье. Тэр хар нүхийг дүүрэх зүйл гэж байхгүй. Энэ хар нүх хизээч дүрхгүй. Энэ хар нүх бүхэл амьдралын чинь турш таныг соргоолно. Тэр хар нүхийг юу дүргэдэг юм бэ гэдэг асуултанд ингэж л харна гэсэн. Энэ бол миний, таны, бас Соломон хааны Бурханаас хол байх үеийн, бурхангүй байх үеийн амьдрал юм л гэсэн. За тэгвэл асуулт маань үргэлжлээ явж байна. Энэ хар нүхийг юу дүүргэдэг юм бэ? Яаж дүүргэх юм бэ? Соломон хаан яг энэ одоо намаа бичгтээ Бурханаас хол байсан. Тэгэд 6 цэнгэлийн бүх арга хэлбэрийг ордож үзээд бүх таашаалыг хэрэгжилж үзээд Соломон хаан төгсгөлд нь хоосноос хоосон гэж хэлж байгаа. Зүгээр хоосон гээгүү те бүр 4-4 удаа бүр зүгээр ч хоосон биш байна чи бүр хов хоосон байна. Юу ч алга гэж. Тэр хоосон орон зайг юу ч дүүрэхгүй байна гэж Соломон хаан хэлв. Тэгээд Соломон хаан энэ одоо ийм замаар амьдралын баяр баясгал аз жаргалыг олж авахгүй юм байна гэж хэлж байгаа. Тэгээ Соломон хаан өөрийнхөө бүх туршилтуудыг Соломон хаан маш олон туршилт хийсэн. Одоо хэрвээ бид нар номлогчийн үгс намын 1-р бүлгээс 12 дугаар бүлэг хүртэл унших юм бол за би тэгж үзсэн. Тэрийг харсан. Энийг ингэж бодсон. Тэгээ Соломон хаан туршилт болгоныхоо төгсгөлд нэг үгээр одоо тэр туршилтыг хааж ирсэн. Юу гэсэн бэ гэвэл хоосон байна л гэсэн. Тэ? За би нэг үхэл амьдралын тухай ингэ бодлоо. Гэтэ эцэст хоосон байна. За би мэрэгэн мулгуу хүмүүсийн тухай бодлоо. Гэтэ эцэст хоосон байна. Мэрэгэн ч байсан мулгууч байсан хоосон л байна. Ингээд үхэл дуусч юм бол бүх юм хоосон байна. Соломон яг ингэж л хэлсэн. Тэгээд хүмүүс тэр хоосон амьдралдаа зориг тавьдаг. Тэгээд тэр зоригынхоо төлөө тэмцдэг. Үхэн хатан тэмцэн. Яваал. Явсараа тэр зориг дээр очиод биелүүлцдэг. Тэгээд тэр зориг нь утгагүй болно. Нөгөө дараагийн зориг руу. За ингээд зорилгоос зорилгын хооронд ийм цикл үүсгээд бид нар амьдарч байна. Үүнийг Соломон хаан хэлэхдээ хоосон амьдрал байна гэдэг. Энэ Библиэлд бичигдэж байгаа номлогчийн үгдэр бичигдэж байгаа хоосон гэдэг энэ үг нь еврейгээр хэвэл гэдэг үг. Хэвэл гэдэг энэ үг нь амнаас гарах уур, утаа, манан гэсэн утгатай үг. Одоо хүүтэн үед бид нар гэхээр ингээд утаа гардаг шүү дээ. Уур, манан, уур гадаг шүү дээ. Яг тэр гэсэн. Ингээд үзэгдээд өнгөрөөд байхгүй хий дагаар мэт байна. Бидний амьдрал ингээд хий зүгээр л ямар ч дүүрэх зүйлгүй урсаад байна гэж Соломон хаан хэлж байна гэсэн. Нэгэн тамирчнаас сурвалжлагч нар асуусан ба. Тэр тамирчин болохоор дэлхийн авраг болж тэгсэн чинь сурвалжлагчид очиод асууж байгаа. За та одоо гайхамшигтай амжилт үзүүллээ. Том рекорд эвдлээ. Танд ямар мэдрэмж төрж байна? Та бусадтай өгөөж хэлэх вэ гэж. Нөгөө тамирчин хэлсэн. Энэ бүгдийн орой дээр гарахад юу ч байхгүй гэж хэнийг надад хэлэхгүй яасан юм бэ? гэж хэлж байгаа. Энэ бол бурхангүй амьдралын жинхэнэ дүр төрх байна гэсэн. Соломон хааныг Библи хамгийн мэрэгэн хүн гэж хэлсэн. Хамгийн мэрэгэн хүн гэж хэлж байна. Тэгвэл Соломон хаан байж болох хамгийн том мунхаглалуудыг хийсэн. Энэ нэг талаараа Библиэлд байгаа айгүй том парадокс болж байна. Айгүй хөгжилтэй парадокс болж байна. Тийм үстэй. Хамгийн ухаантай хүн хамгийн тэнэг зүйл хийж болдгийм байна гэдгийг Соломон хаанаас бид нар харж байна гэсэн. За тэгэхээр би нөгөө асуултаа дахиад тавья. Тэр хоосон орон зай бидний зүрх сэтгэлд байгаа юу ч хийгээд яагаад ч дүүхгүй байгаа тэр орон зайг юугаар дүүргэх юм бэ? Ирландын жүжигийн зохиолч Оскар Вайлд гэдэг хүн ингэж хэлсэн байна. Эмгэнэлтэд хоёрхан л зүйл байгаа гэж. Нэг нь хүснээ өөрийн болгож чадахгүй байх. Нөгөөх нь түүнийгээ олж авах гэсэн. За хэрвээ бид нар Соломоны дуун бол өөр нам те.
Соломоны номлогчийн үгс гэдэг энэ номыг унших юм бол номлогч буюу Соломон хаан туршилтаа янз янзаар хийж байгаа. Эхлэхдээ тэр юу гэж хэлсэн бэ гэхээр наран доор гэж хэлдэг. Тэгээд Соломон хаан хамгийн ихнийх нь одоо хийсэн зүйлс бол байгалийн шинжлэх ухааныг олдож үзсэн. За нар чи ингэж иргэдэг юм байна. Тэ далаа тэнгис чи ингээд нэгэн лөгөө цотгох юм байна. Салхи ийм урсгалаар урсдаг юм байна. Бидний сүүлд орчин үед нээсэн нээлтүүдийг Соломон хаан мэдчихсэн юм шиг бүр бичсэн байж байгаа. Тийм юмыг ялган таних чадвартай мэрэгэн хүн байсан гэсэн. Тэгээд Соломон хаан тэгж дүгнснийхээ эцэст юу гэж хэлсэн бэ гэхээр шинжлэх ухааны талаас бодож үзээ Соломон хаан гэсэн. Энэ бол хоосон байна. Зүгээр ч хоосонгүй, хоосны хоосон. Тэрний дараа яасан бэхээр Соломон хаан философи мэрэгэн ухааны талаас бодож үзсэн. Тэ маш гүн бодлуудыг, үхэл амьдралын тухай бодлуудыг бодоод тэгээд Соломон хаан тэнд хариулт өгч. Юу гэж хариулт өгсөн бэ гэвэл бас хоосон байна. Цаашлаад бүр олон юм материализм ордож үзсэн, зугаа цэнгэл, фатализм үзсэн, бүр шашин шүтлгийн янз янзын хэлбэр рүү орж үзсэн. Эд баялаг маш олон зүйлээс энэ амьдралыг энэ дотор нь хоосроод байгаа тэр мэдрэмж хар нүхийг дүүргэх юмыг хайж үзээд эцэг Соломон хаан номлогчийн үгс намын сүүлийн 12 дахь бүлгийнхаа сүүл хаваар энэ бүгдээ дүгнэж хэлэхдээ нэг үггүй бэлсэн. Тэрний үгс үг гэвэл хоосон бүгд утгагүй гэж дахиж хэлсэн. Яг энэ үгийг номлогчийн үгс номоо эхлэхдээ хэлсэн. За тэгэхээр бидний дахиад нөгөө асуултаа дахиад тавь. Магадгүй энэ асуултыг та надаас тавьж байгаа те. Энэ хар нүхийг юу дүүргэх юм бэ гэж. Тэр хар нүхий чинь тэгээд юу дүүргэх юм бэ? Одоо миний дотор ийм хоосон орон зай байна. Энийг би юугаар дүүргэх юм бэ? Соломон хаан бас энэ асуултыг тавьж ирсэн. Тэгэхээр энэ зөв сэтгэлдээ минь байгаа энэ хоосон орон зайг зөвхөн Иесус Христэд дүүргэх. Яг тэгвэл Бурхан биднийг бүтээсэн, биднийг бүтээхдээ зөвхөн өөрийнхөө байх тэр орон зайг бидний дотор бий болгосон. Тэр орон зайд өөр юу ч хийсэн дүүрхгүй. Зөвхөн Бурхан байх тэр орон зай бидний дотор байж байгаа. Тэгэхээр бидний дотор байгаа тэр хоосон орон зайг зөвхөн Бурханаар л дүүргэж болдог. Гатуусаа. Миний амьдрал ч гэсэн энэ хар нүх маш том байсан, бүр маш том байсан. Би яг өсвөр насндаа амьдралын утга учир би өөр яах гэж ирсэн те. Тэгээд энэ хоосон мэдрэмж маань бүр маш их болсон. Тэгээд бүр амьдрал ямар ч утгагүй юм шиг санагдаад тийм одоо мэдрэмж маш их төрж ирсэн. Тэр мэдрэмжтэй бүр алагдаад сүүлдээ би амин орлох тухай байнга боддог байсан. Бүр ингээд байнга яаж амин орлох вэ гэж боддог болж ирсэн. Тэгээд янз янзын жижиг орлогуудыг бүр хийсэн. Тэгтээ би нэг зүйлээс айсан. Юунаас хайсан бэ гэвэл би өгсөн чинь тамд орчуул яана гэж л хайжсэн. Тэгээ миний сүүлдээ бүр ингээд би өдөр бүр мөрөөдөж боддог байсан юм нь би явж байгаад машин дайруулчвал ямар гоё вэ? Эсвэл хий нэг намайг өндөр байшингаас түлхчихээсэ гэж бүр яг өдөржингөө мөрөөдөх хэмжээнд хүртлээ миний дотор байсан хар нүх намайг идчихсэн. Тэгээ би яг өсвөр насныхаа дуусах үед 17 настайдаа анх цуглаанд ирж исэн. Тэгээ цуглаанд ирээд би Бурхан эзнийг тун удалгүй өөрийн бүтээгч Бурхан гэж хүлээж авсан. Иесус Христийг өөрийн бүтээгч Бурхан гэж хүлээж авсан. Тэгээ Бурхантай харилцаж ирсэн. Энээс хойшоо миний дотор байсан тэр намайг идчихсэн, намайг сорж исэн тэр харанхуй орон зай, тэр хар нүх дүрс. Тэгээ би одоо хэлдэг те. Одоо би гэрчлээ ярих болгонд айдаг. Амьдрах хизээч өнөөдрөх шиг юм сайхан байгаагүй гэж зоригтой хэлдэг байсан. Бүр яг нүүр бардна, яг үнэнгээсээ те. Амьдрах хизээч одоогийн шиг юм сайхан байгаагүй гэж хэлж чаддаг байсан. Яг тэгвэл зөв сэтгэлд нь байсан тэр хоосон орон зайг Бурхан дүүрсэн. Мэн. Гэхдээ заримдаа би итгэгч хүн гэхдээ миний дотор тэр хоосон орон зай дахиад мэдрэгдээд нь штэ гэж хэлдэг. Мэдрэгддэг. Би ойрлсон, хашгирсан гэхдээ би хоосныг мэдэрч ин. Тэгвэл яаж би Бурханаар дүүргэх юм бэ? За Бурхан тэр орон зайд орох нь зөв юм байна. Амен. Би мэднэ. Тэ? Гэтэ яаж тэрийг дүүргэх юм бэ? Энэ бол Бурхантай харилцах юм аа гэсэн. Соломон хаан Бурхантай ойрхон бахта сугаалт үгсийг биччихсэн. Тэ магадгүй Соломоны дуу биччихсэн. Гэхдээ Соломон хаан Бурханаас холдог үедээ номлогчийн үг бичсэн. Бид нар Бурханаас холдоод Бурхантай харилцаанаас холдоод эхлэх үедээ бидний дотор байгаа нөгөө хар нүх чинь дахиад эргэлдээд эхэлдэг. Дахиад сороод эхэлдэг. Дахиад ойр хавцаа байгаа нуудаа өөлөг унагааж эхэлдэг. Дахиад хоосон мэдрэмжийг мэдэрч эхэлдэг. Тэгэхээр энэ тасралтгүй хөдөлж байгаа энэ хар нүхийг дүүргэх цор ганц зам бол Бурхантай харилцах харилцаа. Тогтмол байнгын харилцаа. Амен.
Христ итгэлт хүний хувьд энэ бурхантай харилцааг юугаар цолж болохгүй маа. Соломон хаан солих гэж оролцсон бүр зүтэн тий. Шан занзын юмаа солих гэж оролдоод төгсгөлнэ. За болио чадахгүй мэн гэж хэлсэн. Тэгээд 1-р шинэ гэрээний 1-р Коринт номын 15-ын 58 дээр ингэж хэлсэн. Тиймээс ах トゥ нар минь та нарын зүдэл зүтгэл эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж тууштай байж гуйвж дайвалгүй эзний үйл хэрэгт үргэлжлэн бэлхэж байна. Энийг Паул гэж хүн бичсэн. Паул гэж хүн өөрийгөө Библиэр хэлдэг. Би бол фарисей, хуулийн багш. Энэ Соломоны үг мөгийн хуучин грек чинь мэддэг, цээжилдэг, судалдаг хүн гэж хэлсэн. Паул маш их философи сэтгэлгээтэй, хуулийг маш сайн судалсан хүн. Тэ философийн их орон болох Грекийн одоо тэр хотод загтал бичгтээ, Коринт хотод загтал бичгтээ магадгүй миний бодлоор номлогчийн үгс ном дээр хэлсэн хоосон гэдэг үгийг бодож агаад энийг бичсэн байна. Бурхан доторх бидний амьдрал хоосон биш. Ах トゥ усэ. Амен. Бурхантай харилцааг юугаар ч сольж болохгүй гэсэн. За ингээд эцэг Соломон хаан янз янзын тусалж Соломон хаан бүр хамгийн ихний ишлээс ахуулаад үхэл амьдралын тухай, төрөлтийн тухай ярьж. Тэгээ хамгийн сүүлчийн ишлүүд дээр юу яасан бэхээр бүр үхлийн дараахын тухай хүртэл яриад бүр маш том зургийг харж чадсан хүн. Маш эргэн хүн байсан. Тэгээ Соломон хаан өөрийнхөө бичсэн энэ номынхоо хамгийн сүүлчийн бүлгийн хамгийн сүүлийн 2 ишлэлээр энэ хамгийн чухал 2 өгүүлбэр хэлсэн. За энэ юу гэсэн үг вэ гэхээр номлогчийн үгсийн 12 дахь бүлгийн 13-14. Энэ бүхнийг дүгнэн сонирдуулахад Бурханаас имэж түүний тушаалыг дагах тун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг бүх үйлсийг Бурхан шүүлтэд авч болно гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр Соломон хайсан. Би маш олон замаар явж үзсэн. Гэтэ биш байсан. Дүүрхгүй лээ. Тэгэд энэ бүгдийн эцэст бүр дүгнээд ингээд бүх юмаа бүр ингээд Соломон бүр нилээ хөшөрсөн бараг явах гэж байгаа. Ингээд дүгнээд бодоод үзэхэд эзнээс имэж Бурхантай харилцах тэр харилцаа л байсан юм байна гэж хэлж байна. Магадгүй бид нар хизээ Соломон хаан шиг ийм амар гой зүйлийг хэрэгжилж идэлж те ингэж амар галзуурч чадахгүй. Тэгтээ Соломон хаан галзуураад үзчихвөө за гэд те. Тэгэхээр миний хэлэх гээд хамгийн гол санаа бол таны зүв сэтгэлд тэр хоос орон зай угаасаа байдаг. Хүн болгонд байдаг. Тэр орон зайг Бурхан л нөхөн. Яаж нөхөхгүйл Бурхантай харилцаагаа нөхдөг. Амен. Тэгэхээр номлынхаа төгсгөлд номлогчийн ус намын 1 ишлэгийг уншаад тэгээ ер нь дуусч байна гэсэн. Номлогчийн ус намын сүүлийн бүлгийн 12 дахь бүлгийн 1-р ишлэл. Хүнд өдрүүд ирж надад аятай юм алга гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд бүтээгчээ санагтун гэж хэлсэн. Соломон хаан би энэ бүгдийг ингээд янз янзын дүүрэх гээд оролдоод чадаагүй. Уус болдгүй юм байлээ. Өтөл нас хүртлээ оролдоод чадаагүй маа. Тэгэхээр залуу дээрээ ойлгоод мэдээд Бурханаа танад Бурхантай харилцаад яваараа гэж Соломон хаан зөвч. Энэ зөвхөн залуучуудад зориулсан тийм үг биш гэсэн. Айл болох эрт дээрээ гэж байгаа. Хамгийн эрт дээрээ те яг одоо гэж. Энэ номлыг дөнгөж сонсоол яг одоо Бурхантай харилцаж эхэл. Тэгээд Бурхан таны зүрх сэтгэлийг дүүргэнэ гэж. Тэрнээс биш за яах вэ? Би нэг жоохон мөнгө олоодох ингээгүй гэсэн. Амен. Тэгэхээр таны зүрх сэтгэлд байгаа тэр хоосон орон зайг зөвхөн Бурхан л нөхөн. Зөвхөн Бурхантай харилцах харилцаа байнгын тэр харилцаа л нөхөл. Хэвээ таны дотор ямар нэгэн хоосон орон зай мэдээлэл байвал Бурхантай харилцах харилцаагаа эргээгээ сэргээгээсэй гэж та бүхэн хүсэж. За тэгээд төсөлд нь хоёрхан хэрэгжүүлэлт хийлээд түүний жоохон номлог дуусгая. Нэгдүгээрт нь Библи биш. Энэ бол Бурхантай харилцах хамгийн одоо энгийн арга зам. Хоёрдугаарт нь эзэнд үйлчлэл. Эзний хүмүүст, эзний чуулганд үйлчлэл. Ингэснээр бидний итгэл зоригчдаг. Бурхантай харилцах харилцаа мэд хийлдэг. Амен. Ингээд маш их баярлалаа. Тэгээд та бүгдийг эзэн ивэх болтугай. Эх 7 хоногийн номлоо бүгдээ хамтдаа ирэхэд уулзцгаая. Тэгээд таны дотор хоосон орон зайг зөвхөн Бурхан л нөхөн шүү. Бүгдээ дараагийн талаарт уулзцгаая. Амен.